Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүг. Монгол улсын үндсэн хуулийн 6 дугаар зүйлд заахта Монгол улсад газар, түүний хэвлий, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтанд байна. Эх орныхон газар шороо, онгон дагшин байгаль, экосистем тусгаар тогтнолоо баттган хамгаалсан ийм ганцхан үйлбэр бий. Товчраад тодорхой энэ заалтын үнэт зүйл нь Монгол улсын эх нутаг бүрэн бүтэн байдлыг хамгаалаа зогсохгүй, үндэсний аюулгүй байдалд занал хийлэх гадны нөлөөллөөс хамгаалсан уг өгүүлбэр юм. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 2019 онд бол төр ард түмний өмч буюу төрийн нийтийн өмч гэж тодорхойлсон юм. Энэ зарчим нийцүүлж. Яагаад гэвэл нөгөө цөөхөн хүн ашиглаад үр өгөөжийг хүртээд байна гэсэн шүүмжил гараад ингээ ерөөсөө газрын асуудлын талаар өргөн хилцүүлэг өрнөд 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр энэ газар улсын үндэс юм бол энийг төр ард түмний өмч буюу төрийн нийтийн өмч гэж тодорхойлё. Энэ чимэд тухайн тодорхойлолтоос үндэстэй юм. 2023 оны Улсын хурлын намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалт хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг батлуулахаар засгийн газраас өргөн барьсан. Хуулийн гол үзэл санаа нь гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгаас сэргээх чиглэсэн. Гэвч гуй дагаж хүзүү гэгшлэнгээр энэ сайхан нэртэй хуулийн цаана Монгол улсынхаа газар шороог гадаадын иргэдэд ашиглуулах, эзэмшүүлэх асуудал давхар орж иржээ. Хуулийг эсэргүүцвэл хөрөнгө оруулалтаас нүүр буруулсан хэрэгт орно. Дэмжвэл эх орныхон газар шороог гадны иргэнд 100 жилээр эзэмшүүлэх гэрээ хийгдэх өндөр магадлалтай байлаа. Улсын хурлын гишүүдийн хувьд ч үзэл санаа, үнэт зарчим нь хоёр хуваагдсан юм. Улсын хурлын дарга, улсын хурлын эрхэм гишүүдээ Монгол улсын засгийн газраас бодлогын баримт хийх туссан хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогын хүрээнд хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг боловсруулан өргөн бариад байна. Хөрөнгө оруулалтын тухай хуулийг эдийн засгийн хөгжлийн сайд Монгол Ардын намын удирдах зөвлөлийн гишүүн Чимдийн Хүрлбаатар өргөн барьсан нь нууц биш. Энэ хууль цааш ямар хэлэлцүүлгийг давах вэ гэдэг олон нийтийн анхаарлыг татаж байлаа. Сөрөг хүчнийхэн жижигхэн улс төр хийсэн. Монгол улсын ерөнхийлөгч асан Баттуулагч энэ тоглолтыг гоцолж эхэлсэн. Эрх баригчид Монгол улсынхаа газар шороог зарах гэж байна хэмээн дулаан тарилаа. Гэхдээ хөшөөний цаана үүнээс өөр улс төр өрнөж байсан юм. Улсын хурлын дарга Зандан Шатар хөрөнгө оруулалтын хуулийн нэмэлт өөрчлөлтийн эсрэг хамгийн хатуу зарчим барьсан улс төрч. Хуулийн төслийг намын нөхд нь өргөн барьсан ч түүнд энэ бодлогын эсрэг зогсох хүч байсан нь парламентын ангийн андуудын дэмжлэг. Өөрөөр хэлбэл тэд хөрөнгө оруулалтын эсрэг биш, гадаадын иргэнд газар эзэмшүүлэхийн эсрэг сөрөг дуу хоолой байлаа. Улсын хурлын дарга Зандан Шатар сөрөг хүчний спикер мэт улс төрийн шийдвэр гаргасан юм. Гэнтийн энэ шийдвэрийн гол гогцоо юу байв? За энд одоо 3 асуудал байгаамаа. За нэгдүгээрт нь Монгол улсын үндсэн хуулиар газрыг бол гадаад иргэ ашиглаж болно. Эзэмшиж өмчилж болохгүй гэсэн агуулгатай заалтай. Нэг ялангуяа бэлчээрийн газар бол ерөөсө гадаад дотоод иргэний хинч бай өмчилж эзэмшиж болохгүй. 2013 оны хөрөнгө оруулалтын хуулинд болохоор 100 жил ашиглуулах агуулгаар орсон. Эзэмшүүлэхийг гассан боловч ашиглуулахаар орсон. Тэгэхээр нөгөө дотоодын аж ахуйн нэг жиргэд хөрөнгө оруулагчид болохоор газар тариалангаар эхлэе, мал аж ахуй, эрчимцэн мал аж ахуй эхлэе. Газар эзэмших эрхийг хориглосон. Газрын 100 жилийн асуудал бол үндсэндээ газрын хуулиар зохицуулагддаг. Тийм учраас хөрөнгө оруулалтын хууль бол хэзээ нэгэн цагт хөрөнгө оруулалтын хуулинд ийм байна гэд ахаад ашиглаад газрын хуулинд өөрчлөлт оруулж болцсохгүй учраас бид энэ заалтыг ард иргэдийн нийтийн саналыг үндэслээд парламентаар иргэн нямж авын номон урдны санаачлагыг дэмжиж ард нийтийн санал асуултаар энийг улсын хурлын даргын дэргэдэх зөвлөл энэ санаачлагыг дэмжиж ингээд улсын хурлаас хууль болгож баталсан. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл улсын хурлын босгод авахгүй унлаа. Унлаа гэд асуудал дуусаагүй. Улсын хурлын даргач алсын зайны улс төрийн тоглолтыг мэдрээд байсан хэрэг. Чухамдаа зах зээлд мөн илүү хүчтэй гэсэн бичигдээгүй хууль үйлчилбэл яах вэ? Хөрөнгө оруулагч гэдэг бол мөнгөтэй хүмүүст үйлчилнэ гэсэн утга агуулж байгаа хэрэг. 2013 онд хөрөнгө оруулалтын тухай хуульд сэмхэн суулгасан заалт амь бүхтээ үргэлжилсээр
гадаадын улс орны олз болох үе таалга болохыг сэрэмжилж байлаа. Тиймээс улсын хурлын дарга газрын тухай болон ашигт малтамлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавих, хянан шалгах хорвоог улсын хурлын дэргэд байгууллаа. Парламентд түүхэнд анх удаа газрын сонсгол хийх шийдвэрийг гаргалаа. Энэ хөрөнгө оруулалтын тухай хуулинд байгаа газрыг 100 хүртэл жилээр одоо эзэмшүүлж ашиглуулах тухай заалтыг хүчингү болох хуулийн төслийг боловсруулж засгийн газар санал авахар хөргүүлсэн. Өөрөлдвөл хаврын чуулганаар бид хэрэгэлцүүлэх бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна. Ингээд хэн шалтгаан ажлын хэсэг 3 сарын 15-ны дотор эдийн засгийн байнгаараа оролдож хэн шалтгаалтын төр ороо байгуулна. 5 дугаар сарын 15-ны дотор багтаж нээлттэй сонсгол зохион байгуулж хэн шалтгаалтын төр ороо ажиллаа тайлбарна. Энэ дээр үндэслээд иргэд бүрдээтэй 0.35 га газар хөдөө орон дотоод 0.7 га газрын зөвлөхөөс ахуулаад олон харилцааны асуудлууд үүсгэх юм байна шүү. Тийм учраас энэ бол зөвхөн хэн шалгахаас гадна ирээдүйн хойч үедээ шийдэж байгаа том шийдэл гэж таах нь ажлыг хүсье. Яг тэгвэл ирээдүйн үсэн үндэсний баялагын сангийн хууль, газрын харилцааны хууль бүх хуулийн дэс үндэслэн маш чухал хариуцлагатай ажил таавхан олж Монголын төрд одоо түүхэн үргийг үүсгэж ял гэж бодох хэрэгтэй. Газраа хамгаалан үлдэхэд улсын хурлын даргад хэн хамгийн дэм болсон бэ? Сонин асуулт байгаа биз? Түүний үзэл санаа бодлыг улс төрчид биш, ард түмэн хамгаалсан юм. Иргэн номон эрдэнэ газрыг 100 жилээр гадаадын иргэн ашиглах эзэмшихийг эсэргүүцэж, захин парламентын ди өргөдлийн системд 100 мянган иргэний саналыг авч чадсан нь мөн л түүхэнд бичигдэх үйл явдал болсон билээ. Байнгын ажиллагаатай парламентын 32 жилийн түүхэнд иргэдийн санал хүсэлтээр эх орныхон газар шороог улсын хурлын дарга Зандан шатрын улс төрийн эр зоригоор авч үлдсэн байдаг. Түүний өөрийн санаачилсан цахим технологи парламентд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх үзэл санаа нь их улсынхаа газар шороог хамгаалан үлдээж чадсан юм а. 100 мянган иргэдийн санал Монголын түүхэнд анх удаа хууль болон батлагдж байна. Жирийн иргэн захимаар хуулийн төсөлд саналаа өгснөөр хууль батлагдж байгаа одоо бодтой жишээ болоо. Энэ бол арчилсан захин парламентын хөгжлийн тод жишээ болоо. Санаачлагыг гаргасан иргэн номон эрдэнэд болон энэхүү хуульд өөрчлөлт оруулахаар саналаа өгсөн 100 мянган Монгол улсын харигдад баяр хүргье. Уул ус газар шороогоо хамгаалах асуудал өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн. Энэ үнэт зарчмаач улсын хурлын дарга ямагт хадгалж ирсэн нь үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 6 дугаар зүйлд газрын асуудлаарх багц заалтыг тусгуулж чадсанаас харагдана. Мөн засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байхдаа салхитын мөнгөний ордыг төрийн мэдэлд авах ажлыг удирдсан. Дундгов аймгийн 3 сайхан сумын нутагт байрлах энэ ордыг л ихэд хятадууд 2047 он хүртэл ашиглах тусгай зөвшөөрөлтөй байсан юм. Зөвхөн мөнгө гэхэд 770 мянган тонноор хэмжигдээ зогсохгүй хөдөр алтны нөөцтэй орд байлаа. Ордыг төрийн мэдэлд авснаар ахмадуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэж чадсан түүхтэй. Энэ компани аштамтуудын хуулийн 56-гийн 1-10 заасан, татварыг нуун дарагдуулсан, бодлоо мэдээлсэн, үндслээр аштамтуудын зөвшөөрлийг нь хүчингү болгож тусгай зөвшөөрлийг нь цуцалж байгаа. Төрийн нийтийн өмч болох энэ газрын баялагын ашиг орлогыг үндэсний баялагын санд төвлөрүүлж ард иргэдтэй бүртээмжтэй тэг шударга бүтээх чиглэгдэнэ гэсэн. Ийм концепцийг үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр баталсан сая. Тэр нь бол үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн шинэ чиглэл агуулгыг өнөөдөр бодит амьдралд хэрэгжүүлж байгаа жишээ. Төрийн албаагчдын цалин хөлсгөө, төсөв төчин зэсэг техник хэрэгсэлгүй ийм ядарсан дорой байдлаас улс сэргэхийн тулд энэ баялагтаа эзэн болох эхлэл тавьж байгаа жин болж байгаа хэрэгээ. Салхитын мөнгөний ордын цэвэр ашгаар бонд гаргаад бондыг одоо хөгжлийн банкны баталгаа гаргана. Ингээд арилжааны банкуд өгж, арилжааны банкнд байгаа тэр 776 11 сарын 31-ны байдлаар 776 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл байгаа. Ингээд банк бол бонд эзэмшигч болоод тэтгэврийн зээл тэглэгдэх ийм гүйлэл бичлэлийг гэнэ гэсэн. Хэл мал гуравтайгаа бол хэн баян Монгол баян хэмээн төрийн шагналт соёлын гавьяат зүтгэлтэн зундуйнд орж нэгэнтээ шүлгэлсэн байдаг. Хэлтэй байхын тулд бид газар нутагтай байх учиртай. Хэлтэй байхын тулд бид тусгаар ус байх ёстой. Малтай байхын тулд бид хөгжиж дэвжих хэрэгтэй гэдгийг энэхүү шад шүлэг сануулдаг. Монгол улс минь 1,564,116 км² талбай нутаг дэвсгэртэй. Өмнөд, дорнод,
Өрнөд 3 талаараа Хятад улстай 4677 км, умард талаараа Орос улстай 3543 км зурвасаар хиллэн. Хилийн урт 8220 км. Ийм л уужим сайхан нутгаа 100 мянган иргэнийхэн дэмжлэгээр хамгаалan үлдсэн. 100 мянган иргэний цаана 3 сая гаруй иргэн бүгд сэтгэл зүрхээрээ дэмжиж байсан билээ. Мөнх тэнгэрийн хүчнэр гэдэг бол Монгол бол энэ Төв Азийн өндөрлөг энэ газар нутаг бол тэнгэрийн хүчтэй газар. Энэ уул ус байгаль дэлхийн бол өөрөө юм онцгой энергитэй газар. Ийм учраас дэлхийн улсууд Монголыг энергийн эх орн гэж нэрлэдэг юм бэл. Энийг Эдлманы одоо судалгаа баталсан. Түүгээр дагтахгүй одоо Японы эрдэмтэд Сумад Монгол мөчүүд ирээд барилдахаараа 120 сая хүнтэй улсыг цөөхөн хэдэн монголчууд очихороо одоо бараг 20 жил ноёлоод байна. Учир шалтгаан судлаад шинжлэх ухааны бүхэл олдоо ашиглаад Монгол бүхийг дийлэхгүй нь яагаад гэж сум ашигласаар монголчуудаа барилдахаар нэг эр үсгийн онцгой хүч байдгаа гэж. Тийм учраас монголчуудын дасан зохицох чадвар, тэмцэх чадвар, хурц оюун ухаан бол энэ газар дэлхийтэйгээ бас залшгүй холбоотой. Монголоосоо бас холдоод явцсан хүмүүс ч гэсэн эргээд нутгаа сандаг. Морь хүртэл нутаг руугаа гүйдэг. Ийм онцгой газар нутагта монголчууд эх орондоо газар широондоо хайрлахгүй байх аргагүй. Ийм учраас монгол хүн бол дэлхийн бүх хүмүүс мэдээд газартаа их нутагтай хайртай. Гэхдээ монголчууд бол энэ газар широондоо юу юунаас илүү хайртай. Монгол улсын газрын хэвлийн баялагийг гадаадын иргэнд эзэмшүүлэх, ашиглуулах, улмаар бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолд халтай хууль өргөн баригдах нөхцөлийг бүрмөсөн хааж өглөө. Ард түмний санал анх удаа хууль болон батлагдлаа. Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсанч бүү өг.